Эд эсвэл идүүл. Данжны хоол. 2 дугаар хэсэг орлоо. Амар сайхандаа жаргаад дөг нойрондоо дөгжирч байтал чөтгөрийн дуудлагаар фарын сэрвэ. Унтаа сэрүүний голд алхасаар нэг л мэдхэд улаан луу дээр ирдэг. Луугийн хажууд цагаан үс, бор арьстай хорон шулан байхаж бас л чөтгөрийн дуудлагаар Лайос сэрдэг. Бүгдийн сэрээгээд фарины эрэлт гарлаа. Луугийн арьс мах хайлаад цусан улаан болжээ. Дэрэгдэн, дээргэр хаантан гэж амандаа бовтонсаар фарын сууж ийн. Лайос очоод ган хийхийн зургуу араас нь. Игдэхтэй үед нь манай хэд ирвэ. Харин фарын Лайосыг зөхиод авдیں۔ Хорон шулам хар шид хэргэлж луугийн цусаар луу бүтээн дайрна. Маршир зөрүү шид үүсгэж тулдагч дуусах шин жалгаа. Хорон шулмаас асуух зүйл байсан ч гинтл шал цөмрөө доошоо унчнаа. Улаан луу бол хорон шулмын бүтээл. Луугийн цусаар дахин амилсан фарын ч мөн одоо бол хорон шулмын өмч. Доошоо унсан манай хэд гарах гарцгүй хавханд орчжээ. Хан таазан тал талаас нь шахаад ингээд л үххэн. Гэтэл баахан сүнс марширыг нууц хаалгаар чирж ороод амдаа бовтонж агаад алга болчдөг. Чилчаг эргэн тойрноо харах гээд хаалган нийтэл амьд үлдсэн оркудаас ээжээ. Нөгөө оркийн дүүн юм байна. Төрөл бүрийн сонин юм холиод хайр найргүй хутгасны эцэст оркуудын эм бэлэн боллоо. Ухаангүй хүн дамаараа өгдөг ёстой. Хөөрхийн марширын зүрхэнд айдас хурж ухаан алдсан байдаг юм. Одоо харин яах вэ? Газар руу зүгтэх үү? Аль эсвэл фариныг дахин нэг удаа хайх уу? Улаан луу бол яхавч хорон шулмыг Лайос маршир хоёр буцахгүй нь ойлгомжтой. Хаяад явах уу? Аль эсвэл фарын талаар худлаа яриад юутай чамд мэд харих уу? Энэ давхарт сайн сүнснүүд бий. Тэд харагдахыг хүссэн үедээ харагдаж хүмүүсийг аюулгүй замаар дагуулж явдаг. Ер нь яаж чинь хүртэл амьд мэд явж ирсэн мэд хэм алга. Магадгүй анхнаасаа хамт ирэхгүй хаяад явцдаг ч үйжүү. Бүтлэхүү дандаа болдгоо зүйлс хийдэг. Ямар азаарч улаан лууг алсан. Зүгээр л бүгд дүүрсэн тэнгүүд. Ийм тэнгүүдэд худлаа яриад чамаагүй би л амьд мэд л харж лавил барав гэж хэлсэн ч Чилчаг сэтгэлээсээ хэлээгүй нь ойлгомжтой. Үндэ бол та нарыг алдах уу гэхээс айж гин. Ганцыг чинь чулуу өгөхийг хармааргүй байна. Фарныг авармаар байгааг чинь ойлгож байгаа ч хитрхээ аюултай болохоор одоохондоо зүгээр л буцъя. Хэдий хэцүү байсан ч энэ удаад манай хэд буцахаар болдог. Нөхөрлөл мандтгай. Нөгөө л нэг үхтэйхэд дахиад л амилваа. За одоо ч ер нь буцъя даа гэж шүү. Тэгмэрсэн дээ. Бор эрстик кабуру гэдэм байна. Буцаж явахт нь учир битүүлэг ман татаад гинтл багийнхнаасаа салаад баахан загсан хүмүүс гараад ирдэг. Учир зүггүй дайраад толдог гэсэн нэг л танил тулааны арга. Кабу гинтл нэг зүйл ухаарч загсан хүнийг барьж аваад багийнх нь гэдгийг мэднэ. Энэ манан бол зэрэглээ үсгдэг шид. Хэргийн эзэн нь мангасууд биш өөр хүмүүс биш үү? Хүмүүсийг алж мөнгөтэй олдын гинэ. Бууж өглөө гэсэн ч Кабу шууд л нэгээр налаад муу хүмүүсийг үнэн голоосоо үздэггүй за. Өнөө өн мөнгөний төлөө биш үнэн сэтгэлээсээ л хорон шулмыг алж даанжин чөлөөлөх зорилготой хүн чинь манай Кабу. За тэгээд буцах гэсэн усны луу дайраад эцсийн мөчөд өөр хүмүүс аварсан нь чамин хувцтай залуу ноёнтон болон түүний туслахуд байхаж хин нэгэн санаа зовсондоо хачин хонхоож нүднийхэн дор хар зураас татжээ. Тэгсэн даанжнаас гарч ирээд шууд л манай эдийг хайж явсан самурай дүрээрээ байна. Тэр хооронд манай хэд нөхөрлөлөө мандуулсаар л гарах гэсэн боловч буцах замаа олохгүй 2 хоног болжээ. Манай хэд зүйлсүүд царай зүс алдаад "Өстой залуу хүмүүсийг өлсгөлөө, гутам шиг юм аа, шив шиг юм аа" гэд сэн шигээс илүү хямарж байгаа юмтай алгаа. Төөрч явж байгаад 5 дугаар давхрын оршуулган газрыг олвоо. Чармаа нүцгэн 3 охин сууж ийн. Тэр харж байгаа гинэ. Хөөхөн биеэрээ хүмүүсийг өргөддөг ургамлан мангас байсан байна. Өөхөх үедээ тоосон цар цацаад нүд аман наргаад тулдах аргагүй болно. Тэгсэн ам өрсөн энэ лүүд Чилчагийн сонсгол аминд ороод юутай ч ялцлаа. Ургамал болсон хойно жимстэй. Царайн жимс. Бас мандрик. Ногоогоо хэрчиж чанаад чансныхаа дараа нухнаа. Баг зэрэг ус хийж амтлаад жижиг жимсийн шарна. Мөөг нэмээд хайлсан бэлгаар бүрнэ. Толгойн жимсэн хоол бэлэн боллоо. Мэдээж амт гэж ванли. Царай зүсч ороо сэргээд ирлээ. Тэгээд маршал Лайос шиза зөхөр олвоо. Тэгсэн сэнши боломжийг ашиглаад алуу нааша суучилжак. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс хүүхэдтэй болохын тулд вэ штэ. Лайос анхан шатны шидийн талаар сурж байгаа хооронд Чилчак шүнжэнгөө сэншигээс хүүхэдтэй болох тухай сонссоор байдаг юм. Шид гэдэг бол хүрлцгүй. Гэхдээ ингэж болно шээ. Анх удаа шид хэрэглэтэл би энэ муудаа дунаад өгнө. Анхны удаа бүгд ингэдэг гинэ. Энэ хооронд манай гурав гарах замаа олчих гээд гарсан. Дахиан би могоон сүлтэй хөшөө олгодог хортой кокотрис гараад ирдэг.
Зүгтэж яваад алах гэсэн дутуу завчаад маршир хазуулчихнаа. Толгойн дэлбэлээ завчаад алдیں۔ Гэхдээ хазуулсан болохоор өмдөө тайл. Одоо суучих. Чихээ дараад амааха. Одоо чулуу болсон ч зүгээр гэж авсан. Хуцаад байгаа гэж яагаад чулуу болоод үрчнаа. Хорон гартлаа 6-аас 1 жил болдог. Яаж хүлээх үү? Хагас сугас сурсан шидээ өдөр болгон хийнэ. Чулуу болсныхан далимдуулж шинхэн ногоогоо хэрчиж жижиглээд маршир доор дарна. Кокотрисийн маха давстай усанд сойгоод бас л маршир дээр тавина. Эцэст нь 4 хонсны дараа хорон гарлаа. Хорон гарсан гэхээр дарсан маха идэхнэ. Мэдээж. 人を漬物石に使うな。За ямартайч чилчааг гар харга олчиж буцаж явахдаа улаан луг алсан газраа иртэл тулаан болсон гих ямар ч улмөр юу ч алгаа ганц хагархай л үлдчихэж ойртод очтол сүнс гарч ирээд лайсаас өөр хүн харсангүй бололтой. Нөгөө засагдсан хаан нь бараг л шавар шиг зөв зөөлхөн болчиж яасан гэсэн клинерс буюу даанжны засварчд байжээ. Хог шороог нь идээд эвдэрсэн хэсгийг нь засчдаг бичил битүүд. Юутайч гарах замаа бол олцдог. Тэгээд будаа агшаагаад кокотрисийн маха татаж ногоо өшгөлж хамтд нь хуурна. Нөхөлж үлдсэн тоосгон дээр будаагаа хийгээд дээр нь шарсан маха тавина. Сүүлд нь кокотрисийн өндгөр бүрээд хоол бэлэн боллоо. Нөхөлж үлдсэн тоосгон клинерс байжээ. Амт гэж нэг хөлөгтэй юм бишээ. Тэгсэн хэсэг хүмүүс гарч ирсэн нь хайж явдаг шүрөө болон түүний туслахууд бас байнга өгтөх идмэн чамтай. Шүрээ манай эдийг хайж явсан нь үндэ бол чадварлаг туслахуудаа цуглуулад фариныг аврах жисэн байна. Улаан луг алсан гих сургаар санаа намраад унаад өгдөг. 3 хэсэг хуваагдаад хоол хийж амархаар болвоо. Тэр хооронд Лайос энэ хүртэл яаж ирсэн, юу идсэн гэд бүгдийн шүрөөд хэлээд хорон шулам яагаад фариныг авч явсан тухай тустай ярилцахаар хоёулахнаа үлддэг. Шүрөө бол умардаас гаралтай баян айлын залуу эзэнтэн. Фарин алдах үедээ шууд л харж гинийхнээсээ тусламж хүснэ нь нинаж. Хоол жолоод өгөх гээд очсон. Лайосыг заантсан зогсчидیں۔ Ядчихт нь хоёулахнаа ярьсан зүйлийг муурын хүн сонсчиж хориотой буюу хар шид. Энэ шидийг хэрэглэн гэдэг байж боломгүй нүгэл. Энэ шидтэй холбогдсон хинч бай нарны гэрэл үл тусах харанхуй гянданд өхөн үхтлээ хоригдож өгснийхээ дараа нь шарлыг нь ч гаргахыг хоригддаг. Тэглээгээд фариныг өхүүлэх байсан биш. Шүүрэл хүмүүст хэлэхгүй байхад болно гэд юу ч гэсэн тайвширлаа. Тэр хооронд биеийн үдсүдэнд хожигдсан фарин харанхуй дунд дээргэр хаантан гисээр байж идэг. Энтэй зэрэгцэн хүн цээж шуван битэй харпи дайрдаг. Юм уу? Нинжа нар дор налаад манай хэд хар шид хэрэгснээ яаж нуух вэ нээлэн бодож байна. Тэгтэл нэг нинжа алуулчваа. Нинжаг алсан үдсүдэнд хожигдсан дээгүрээ хүн би доогуура луун битэй фарин байлаа. Бүгд шок. Шөрөөгийн тослохуудыг нэг нэгээр налаад бүгд нийлээ дайрсан ч яаж чаддгүй. Усны сүнс гаргаж ирсэн ч гараа дүрэл алчна. Кабугийн багийнхан ч мөн тулаанд орсон ч хийж чадах зүйл алгаа. Манай хэд харин фарин руу дайрдаггүй. Хүмүүс нэг нэгээрээ үхээд байдаг. Аргагүй эрхэнд сэлмээ сугалсан ч Лайос гих агшинд ганц дүүргөө яахан сэлэм далаж зүрхлэх хүлээ. Гэтэл Кабу ухсгийж дараад 5 цулын нэт цөлбдөг. Тэгсэн хэрнээл өгсөнгүү. Фарин нэгэнт хүн биш болжээ. Юм уу? Oh my god! Шившлэг уншаад бүгдийг алах нь хөөе. Золтой л өгцөнгүү. Луу фарин ч муухай хараад зүхтаад явчнаа. Манай хэд ч өгсөн хүмүүсээ амьлуулад шүүрэ манай хэдэд туслах нь битэл ээлхүүдэд хэлнэ гэж авсан. Ийм бололоо алж чадаагүй болохоор ээлхүүдээсөө зогсож чадах зүйл байхгүй. Гэхэд тас хийтэл нь ардаж хаяад өөрөөс нэг зөхиулаад хорон шулмыг ялаад фариныг заавал аварна гэсээр зодолдоод эцэст нь Лайос ялдаг. Харин шүүрэ буцахаар болжээ. Юу болсон тухай ээлхүүдэд хэлж умарт зүгт гэрлүүгээ хараад дахиж хизээч энэ газарт ирэхгүй гин. Үнэн хэрэгтээ түүний хоолойнд, түүний юу боддогт, түүний яаж нэмсгэлдэгт хайртай гэж шүүрэ фаринд гэрлэх санал тавьсан байж. Гэхдээ хариугаа авч чадсангүй дээ. Хорон шулмыг ялна гэх үгс нь Кабуд нэгийг бодогдолваа. Хорон шулмыг ялсан хямбгаач энэ улсын бүхнийг өөрийн болгох хэрэгтэй. Хэрвээ Лайос хорон шулмыг ялвал энэ данжинд юу тохиолдох вэ? Эхлээд Харпигийн өндгөө хаглаад сайтар хотгоно. Дараа нь халуун тосонд шараад Харпигийн өндгөн омлет бэлэн боллоо. Хөөхий Кабу дуртай дургуул иддэг. Хэдий хорон шулмыг ялаад фариныг аварч чадсан ч хар шидээс болоод манай хэд дахиж газар дээр гарч чадахгүй. Хэрвээ амьд үлдэж чадвал энэ хонхыг дуургаарай. Умард руу зүгтгч чинь туслая гэсээр шүүрөө нэгэн хонх өгөөд манай хэдийн явах цаг боллоо. 6 дугаар давхар. Эртний одоо нарын барьсан гих эц төгсгөлгүй үргэлжлэх хонгил. Манай хэдийн анх улаан луутай таарсан газар. Улаан луугийн хайгаад байсан одоо фарын хайгаад байгаа дээр эргэх хаан газар малтан газар дээр гарч ирээд ийн хэлсэн байдаг.
Хорон шулмыг дарсан хэмбугаач энэ улсын бүхнийг ав химээгээд тоос болон замхарсан байдаг юм. Тэгэхээр тоос улцсан хүнийг яагаад хайгаад байгаа нь бас их сонио. Манай хэд үргэлжлүүлэн явсаар цасан шуурганд өртдөг. Хорогдох газар олохтой зэрэгцэн мангар олол олчиж. Энэ бол дүрээ хуургагч. Дурсамжнаас үтдэг болохоор яг адилхан бол биш. Сайн харвал баг зэргийн ялгаатай. Илт хоромчуудыг бариад эцэст нь нэг тунж үлдвэ. Хитрхи адилхан болохоор хоолны тэмцээн явуулахаар олдог. Шүүгч нь Лайос. Нухаа, татаа, жигнээд, шараад хоол бэлэн боллоо. Лайос жинхэнэ гэж бодсноо зарлсан хуурамчууд нь зүгээр бууж өгдөггүй. Ийм зүйл болно гэдгийг Лайос аль хэдийн мэдчихэж. Тэгээд хинч байхгүй хонгил руу хараад нохоо шиг уцваа. Тэгтэл хуурамчууд нь навч болон замхарч дүрээ хуурагчийн үнэн төрх нь 9 сүүлт үнэг байж. Гэтэл Лайос дүртэй хит ороод уралцах нэ хөөе. Азар маршир алдаг. Хийсэн хоолнууд нь ч бүгд хурамч. Дахиж хийгээд амт гэж ванлий. Тэгсэн байх ёстой будаа байсан газартаа байдгүй. Хайч үгээ дагаад очтол шөөрөгийн багт байсан муурын хүн хулгайлсан байж. Марширыг хар шид хийдэг гэхээр нь дагаж яваа нин. Өөрт нь 2 төрлийн шид хийчиж. Нэг нь хэрэглэгчээсээ хол байвал өөрийг нь алдаг. Нөгөөх нь хагас муур олгож хувиргасан хар шид. Энэ хооронд хайруулын тавгаа халааж, саримс болон будаа нэмж хуурна. Мөөг болон баг зэрэг ус хийгээд эцэст нь бэслэг нэмээд зутан бэлэн боллоо. Муурын хүнд өгтөл халбага буруу яриад бүр мөөг нь асах чинь. Энийг хараад сенши уралчнаа. Үүнтэй зэрэгцэн хүзүүндх хараал нь идэвчээд алуурчин сүнс гараад ирдэг. Муурыг алахын даваан дээр сенши авраад Лайос голоор нь хувааж эцэст нь шатаадаг. Нөгөө Педгэр муур одоо л нэг нормонд орвоо. Маршир хар шид хэрглэж чадахч муурын хүнийг яаж хэвэн болохыг мэдэхгүй. Гэхдээ 1000 жил амьдарсан хорон шулам мэдэж байх нь гарцаагүй. За инхүү муур маань хорон шулмыг дарж хүн болох зорилгын дор манай хэддээ нэгдэж зургуулаа болоод цаашдын аяллаа үргэлжлүүлэх нь. Түүнийг Изуцуми гэдэг. Ядаргаатай нэртэй болохоор Неко гэж дутчих. Сүүлийн үед маршир хар дараад олигтой амралгүй нүүр аманд цохигоод нүднийхэн дор хар зураас татгаж. Хар дарсан зүүдгих мангас марширлуу даржээ. Зүүдээр нь дамжуулж аажмаар хүчин сороод нэг л мэдгэд үхдэг. Аврах арга нь зүүдэнд нь орох. Зүү зүүдэлж буй хүнээ дэрлээд зүүдэнд нь орвоо. Лайос бол зүүд гисэн шиг хүснээрээ дүргээд доошоо ухаад хар цагаан өнгөнөөс бүрдсэн марширын зүүд рүү ордог. Зүүд гэж хэлсэн ч нэмэр эсэнгүй. Дүүрэн номнууд байх энэ газар бүхний залгих авраг аратан бий. Алах гэсэн бас арай барахгүйдгий. Энэ аратны үнэн төрх нь бол үхэл. Ээлхүүд бусад төрөлхнөөс удаан амьдрах тавилантай. Хайртай бүхнээ үхэхийг харах айдас. Тэглээгээ зутаа дэж болохгүй. Эцэст нь гэхэд айдастайгаа нүур тулах ёстой. Лайос эцсийн хүчээ шахаж марширыг зоригжуулахад түүний зүүд нь гарч ирсэн ганц өнгөтэй зүйл нь хорон шуламд байсан шидийн номтой яг адилхан ном. Шид хэрэглээд айцаа ял гэтэл цохиод элчдэг. За ямар тааж болж үтээд амжилттай зүуднээсээ сэрдэг. Дэрийн сэгсэртэл баахан хясаа. Мэдээж бүгдийг халуун тосон шараад баг зэрэг амтлана. Халуун уур савсаж гарч ирсэн зүйл нь хөвгөлтэй гихчин гүөх марширын зүүд байсан юм. Цааш явсаар улаан луутай анх тулдсан газартаа ирдэг. Өөрсдийнхөө орхисон юмнуудыг олоод загас ичи гэсэн биш мөсөн голем байдаг шүү. Сенши санаандгүй нэг големоо усны шугам руу унгаж иж. Дөргөлтөнд нь мөс унаад марширыг хамгаалахаар Лайос шаргатчихна. Хамаг ачаа Чилчак Неко хоёр дээр ирлээ. Неко анхаарлын сарниулаад Чилчак арай гэж цөмийг олдог. Неко шаламгаа хчин хөдлөөд тэрхэн зуур цөмийг устгаад мөсөн големийг алдаг. Сайхан гал асааж дулаацаад загас идэх гэсэн мөсөн ууршаад саун шиг болтол дэлэндуулаад саунд орчноо. Сайхан гарууд. Тэр хооронд загсныхаа ясыг салгаж шүл бэлдэнэ. Мөөг болон хар дарсан зүүдээ хэрчинэ. Дүрээ хуурагчийн махаа чанаад бэлэн болсон шүлэндөө харпигийн өндгөө хийж хутгана. Тэрийг аягалж жигнээд эцэст нь мандрикийн навчаар чимээд хоол бэлэн боллоо. Мэдээж амт гэж ванлий. Дулаан хувцас өмсөд үргэлжлүүлэн явахдаа Сенши амттан бэлтжээ. Бүгдд нь нэг нэгийг өгсөн ч Неко иддгүү. Мангас идвэл мангас олчтын багаас тээ гэж авсан. Баян айлын туслах байсан тэрээр дандаа л идэхийг хүснээ иддэг байж. Замдаа таарснаа иддэг манай хэдтэй түнжин таардгүй. Мангас идлээгээд юу гэж мангас болтын? Гахаа идээд гахаа олсон харсан уу чи? Хонь өвс идээд өвс олцсон байхыг харсан юм уу? Гэсэн. Тэгвэл тэр юу юм? Модноос хонь ургаж идэв. Энэ бол баромец. Махчин амьтдыг татдаг ургамал. Неко хонь идэх гэсэн биш чон гараад ирдэг. Хинэгчхүү Лайосыг хаяад авчваа.
Маршир буцыг гисэн ч зөрүүд гэж жигтэйхэн хүссэн үедээ хүснээ хийх гэдэг бол түүний амьдралын үзэл баримтлал. Муур иш гिचхүү гэсэн шиг яа да. Чоннод хөөгд эртэл марширыг хүртэл хаяад гүчлээ. Тоож байгаа ч юм алга. Даанч өөрөө чонд дэрэгдээд алуулахын даваан дээр маршир ирээд гэрэл гаргаж арай гэж чоныг алдаг. Хүний амьдралд хийхийг хүсэхгүй байсан ч хэн нэгний төлөө хийхээс зур аргагүй гэж би. Буцаад эртэл Лайос бусад чоныг найлгаад явуулчих. Харин том баруун мэт чоннууд далдаад манай хэдэд үлдсэн хүүхэд баруун мэт. Хавиргын салгаад ил гал дээр шарна. Ил галын амт орсны дараа халуун тосонд шарна. Баг зэрэг болсныхан дараа дарс хийж жигнээд жимснийх нь хальсыг татаж хуураад баг зэргийн сармис хийн. Бэлэн болсон соусаа шарсан хавирга дээрээ асгаад шарсан баруун мэт бэлэн боллоо. Мэдээч амт гэж ванлий. Эцэст нь гэхэд Неко маань мангасч байсан хамаагүй зорилгынхаа төлөө идэхээр шийдсэн юм. Манай эдэг бужигнуул жоох хооронд ээлхүүд ирчихжээ. Аль дээрээс хойш ээлхүүд даанжныг өөрсдийн болгохыг зорж байгаа. Хэрвээ ээлхүүд даанжныг өөрсдийн болговол хүчний тэнцвэр алдагдах аюултай. Нэгэн цагт даанжин дах магсууд газар дээр гарч ирээд ойролцоох тосгон руу дайрчээ. Тэднийг устгахаар ээлхүүд ирсэн ч уг тосгоны бүх хүн үхэж ганц хүл амьд үлддэг. Тэр нь Кабуру. Даанжны аюулыг юу юунаас илүү мэддэг болохоор ээлхүүдэд өгөхийг хүссэнгүй. Даанжинд болсон зүйлсийг хэлээд даанжныг төр хугацаанд битүүмжлэхийг хүсдэг. Дотор үлдсэн манай хэдэд цаг очих хүсэлтэй. Ээлхүүдийн удирдагч бололтой солир нүдтэй нөхөр саналыг нь зөвшөөрснөөр төр хугацаанд ээлхүүдэд санаа зовох хэрэггүй боллоо. Энэ үеэр манай хэд шарсан өндөгтэй талхидж гин. Мэдээч амт гэж ванлий. Тэгсэн Неко нэг зүйл мэдрээд тэрийн Лайос хараад идэг. Анх шид хэрэглээд би энэ муудснаас хойш нэг хар зүйл Лайосыг дагаад хий юм хараад байна гэж удсан ч өдөр бүр улам тодроод айгаад байсан болохоор харахгүй л яваад иж. Яппа омай кикоэте дан жанэка. Лайосоос өөр хүн хардаггүй. Ярилцаад үзтэл өрхөнд ороод үхтгийн наан аварсан сүнс нь энэ сүнс үжээ. Нэг хүнтэй танилцуулъягэд манай эдэг баахан сүнс хаашаа ч юм бэ чирээд. Нэг сэрсэн сэвшээ салхи хүлээсэн янзын гой газар байна. Аюултай гэх амтд бүгд энд энгийн нэг фармын амтд шиг л байна. Манай хэд сонгогдсон болохоор энэ газар ирсэн гин. Энэ бүх хүмүүс 1000 жилийн өмнөх алтан улсын иргэд аж. Лайос гажин болохоор Минотаврын сүү сааж, Сенши газар тариалан сонирхно. Маршир тосны охтуудын хүсэлтээр модель хийж, Чилчак архитаад Неко яагаад ч марширыг ноолоод бараг л жинхэнэ муршиг болчиж. Орой олохтой зэрэгцэн манай хэдтэй уулзсан хүн нь алтан улсын хаан асан Дэргэрийн ач хүү яад. Зоогийн ширээ бэлдээд манай эдийг дайлсан ч өөртөө бол эцсэнгүү. Идэх шаардлагагүй. Өсдөгчгүй, хөвшөрдөгчгүй 1000 жилийн өмнө ямар байсан тэр чигээрээ л байгаа. Нэгэн цагт Дэргэр хаанд хүчин зүтгэдэг байсан хорон шулам өгшхөө мөнхийн хараал хийжээ. Ард иргэдээ ийм зовлонд унгасан Дэргэр хаан өөрийн үйлдэлтэй гимшин газар дээр гарч ирээд сүүлийн удаа тусламж хүссээр тоос болон замхарсан нь бидний мэддэг даанжны түүх аж. Өгшхөө мөнхийн хараалаас залгсан алтан улсын иргэд гадагш гарсан үедээ Дэргэр хаантай адилхан тоос болон замхарч махан биегөө болсон сүнс нь бидний мэдих хорон сүнс болд юм байна. Энэ газар нэгэн зөгнөл бий. Далавчтай сэлэн магссан нэгэн хорон шулмын хөнөө алтан улсын иргэдийг чөлөөлж энэ улсын шинэ хаан болох болно. Кенски хилээд амбахта гэт харсан арслангийн толгойд ойчулчиж. Алтан улсын хамаалагч сэхүүсэн далавчтай арслан. Хорон шулам тэр арслан даанжны гүнд хорсон ч ард иргэдийнхээ зүүдэнд орж аврал ирнэ гэж зөгнсөн нь энэ аж. Гуйж байна хүндэт Лайос хорон шулмыг хөнөөж биднийг энэ хараалаас чөлөөлж хайрлаач. Зөөс төхөн анд урчжээ бороо. Наас хэлмэгч нь олсон юм аа. Гэт манай хэдий сандарч байгааги. Харин яадын харж байгааги. Ингэж хараад байхаар яахан татгалзаж чадах вэ? За ингээд Фариныг аврах зорилготой байсан манай хэд хорон шулмыг дарахын тулд далавчтай арслан олох шин зорилго өвөртлөн даанжны хаан нэгтээ буцаж ирдэг. Тэгсэн ирсэн газар нь мангар том хүлэммөр олдсон нь шувуун цээж арслан биетэй Гриффин. Гриффин гих сургаар Сенши яагаад ч юм сонин царилаад чөтгөрийн дурсгаар гэж яг манай хэд рүү өнөө Гриффин дайраад ирдэг. Ууг нь маршир алах гэж байсан ч Сенши гинт лорилжгүйгээд Гриффин баригдчихнаа. Яах вэ гэсэн чинь маршир алсын удирдлагатай шидэд амтан бүтээхээр болвоо. Хамаг хоолны материалаа тогоонд хийж агаад шившлээ уншаад бүтээсэн амтан нь за ямартайч нисж яваад Гриффиний өөрийг олдог. Сеншиж өгчээг байна. Аврах гэсэн арай л чаддгүй. Эхний цэрэг нь өглөө. За одоо бол нисхээс гадна хэрэг болохоор юм бүтээхээр Лайос авч луу шиг болгоод эхний ээлжинд Сеншид олс өгөөд өнөө амтнараа Гриффинг саатуулах гэсэн арай л чадсангүй. Одоо жинхэнэ хэрэгтэй юм бүтээнэ гэд бүтнээсэн нь тэнгэрийн загас. За яг жоохон тэнэг харагддаг ч хурд бол ярих юм байхгүй.
Гриффинийг ядах юмгүй сүлбээд газар тунахт нь Лайос алдаг. Сайн ажиллаа. Тэнгэрийн загас минь. Тэнгэрийн загасын сайхан хэрчээд өндгөнд бүрээд шарж болгоно. Далавчийн тусдан шараад тэнгэрийн загас бэлэн боллоо. Мэдээж амт гэж байна. Тэгсэн Сенши нэг л яоцгүй. Гриффин руу хараална. Сенши өмнө нь уурхаан багт байдаг гэж. Гэтэл нэг өдөр ханны ширхэг бүрн алтаар хужигдсан алтан улс буюу даанжинг олжээ. Алтан шунан улам бүр гүн рүү н орсоор нэг л мэдхэд буцах замаа олохгүй болтлоо төөрсөн байв. Тэр үед л даанжины мангасуудын нэг болох Гриффин дайрч нэгийг нь алчваа. Гарах найдлага тээсээр цааш явсан ч идэх юм нь дуусаад ирдэг. Хоол хүнс олох гэсэн боловч өнөө л Гриффин дахин дайрч дахин нэгийг нь алдаг. Улмаар хоол олохоор гарах бүртээ нэг нэгээрээ Гриффинд алуулсаар морой хүртэл идээд эцэст нь гуруулаад үлддэг. Өсгийн эрхэнд солиороод шар сахалтай одон Сеншиг хамгаалж нөгөө нэгтэйгээ маргалцсан боловч удалгүй маргаан нь ширүүсч нэг мэдхэд дахин нэг удаа чимээгүй болдог. Удаачгүй шар сахалтай одоо ганцаараа орж ирээд Гриффин дайрсан тухай, нөгөө одоо нь Гриффинд алуулсан тухай, харин шар сахалтай одоо нөгөө Гриффин алсан гэж хэлдэг. Гэхдээ түүний дулаг Гриффин дайрсан гэхэргүй бөөрөнхий хонхоосон байлаа. Алсан гих Гриффиний махыг чанж идээд шар сахалтай одоо амарлаа гэсээр гарч дахиж хизээч ирээгүй байдаг. Ганцаараа үлдсэн Сенши оркуудад баригдсан ч удалгүй найзлаад ганцаараа үргэлжлүүлэн явсаар газар дээр гарч ирч чаддаг. Гэхдээ өөрт нь тохиолдсон зүйлсээс болоод гэрлөөгөө явж чадсангүй. Даанжинд өдөр хоногийг илээсээр манай хэдтэй тааржээ. Үлсгийн эрхэнд идсэн тэр нэгэн мах. Үнэхээр Гриффиний мах байсан уу? Аль эсвэл үнэтэй нуур тулгаас айсандаа Гриффинээс цухтаачиж ямар өөрт зүхтах биш шидэж үзээд юу идснээ мэдгээр болвоо. Гриффиний маха татаад чанж болгоод л боллоо. Идэж үдсэн боловч тэр өдөр идсэн амт яавч бишээ. Тэгэхээр идсэн зүйл нь Гриффин биш. Гэхдээ бас хүний махч биш. Харин шувуун цээж морь битэй Хиппогриф гэсээр Лайос Гриффиний махнаас авч сонио өнгөтэй Ченжринг гих мөөгөн дунд тавьтал тэрхэн зур махны өнгө өөрчлөгддөг. Ченжрингийн голд гიშгсэн ямар ч амтан баг зэрэг өөрчлөгдөж өөр амтан болд юм байна. Энэ удаад Хиппогрифийн махаа чанаж олгоод амстал царай нь хөвс хийгээл явчлаа. Хүүрээ хүний мах байсан юм шүүстэ гэсэн. Нүднээс нь нулимс бөмбөрөөд тэртээ идсэн тэр л амт яг дүрээрээ байжээ. Шар сахалтай одойн дуулган дээр гарсан бөөрөнхий дүрсч Хиппогрифийн тууранаас үссэн хэрэг. Ингэж л Сенши олон жилийн турш сэтгэлдээ тээсэн айдстайгаа нүүр тулан эцэст нь нэг юм өөрийнхөө зорилгыг биелүүлсэн байдаг юм. Харин манай хэдийн нөхөрлөл улам бүр бэхжижээ. Энэ удаад Сенши улаан луу гэдгийн төлөө гих хэврэгхэн зорилгын дор биш. Фариныг аврах, хорон шулмыг дарах. Гэхдээ юу юунаас илүү манай хэдтэй хамт байх зорилгын дор дахин нэг удаа нэгдсэн юм. Сонноос чилчаг ихнэр хөвгттэй. Гэхдээ тэднэртэйгээ ягаад ч юм уулзааг удаж байгаа. Нөгөө салгалсан юмнууд чинь мөөгөн дэрэг шигчнээ. Шүнжэнгөө халуураад Лайос одоо Маршер богинохөлт Сенши эльф чилчаг хүн Неко нохоо олоод төрчваа. Мөөгөө болохоор аян замдаа гарлаа. Даанч явн явсаар даанжны гүнд хүрээд ирдэг. Алтан гэмээр хаалга байна. Онгойлгож болдгүй. Тэгсэн Кенске сэлэмнээсээ ургаад түгжээг нь тальчдаг. Харин энэ үед чулуун биетэй Гаргойл гих мангас дайрлаа. Тулдаж чаддгүй чилчаг хүн болцсон болохоор Гаргойл дайраад зүхтэж байхад нь Маршер шидээр дэлбэлтэл богино хөлд болсон болохоор биеийн мудаад унаад өгнөө. Неко цусны үнрээр ухаанаа алдах нь. Сенши хүнд байна гэж тулддгүй. Лайос ганцаараа үзэж танаа. Даанч одоо олцсон болохоор амархан ядраад ялагдах нэ. Юутай ч зүхтаад хаалганы цаана гартал янзан бүрийн шугам хоолойтой даанч нь гэхэргүй өөр байна. Эхний ээлжинд гурилаа зураад тэр хооронд татсан махандаа ногоо ошгилж хийгээд сайтар хутгана. Зурсан гурилаа бөөрөнхийлж хуваагаад илдэж дэрвэлгээд махаа хийж чимхэн. Бууз бэлэн боллоо. Тэгснэ чанаа наачнаа. Мэдээж амт гэж ванли. Бас манай хэд хуучин төрхөндөө орохгүй л болох байлаа. Унж үтчээд явж байхад нь гаргойлууд дахин хүрээд ирдэг. Лайосыг мөргөж унгаад сэлмийн авчлаа. Маршер хөөрхий хөлд нь үргэлтчгээд чилчак бариад байжхад нь Гаргойл Кенскег шидтэл гарныхын дундуур гарахтаа ягаан утаа суунаглаад Кенске чөтгөрийн элд болчдөг. Ченжрингээс болж хуурсан ямар ч зүйл өөрсдөө Ченжринг болдог байхна. Гаргойлыг алахаар гацсан байхад нь тойрч зогсдол танашааны тагуулаад өөрчлөө. Нөгөөх нь харин бууж ирэх шин жалгаа. Тэгэхээр н хөнгөн Маршерыг 1 2 1 2 гэж агаарт хөөргөөд үлдсэн нэгийг ялдаг. Буцаж хэвэндээ орохын тулд ердөө усанд ороход л хангалттай байжээ. Оройн хоолндоо харин өчигдөр хийсэн буузаа Ченжрингээр хуургаад төрөл бүрийн бууз бэлэн боллоо. Хоньны махтай, бяслагтай,
Авч хэрлэг гэ төрөл бүрийн бууз идсэн юм. Өглөө нь харин эргээд хэвэндээ орчиж гаж Лайус Кинскийг угаалгүй хувиргасан чигээр навч явж агаад маршерт баригдаад угаасан байдаг. Цааш яваад цахилгаан шат гимээр эртний одооноор уралсан бололтой нэгэн төхөөрөмж олдог. 1000 жилийн дараа ч зүв зүгээр ажиллаж шүү. Үргэлжил сонор сэрэмж яаруу санд руу явдаг манай хэд урт өдрийн дараа нэг нэгээрээ зөөрмөлээд харин Лайус Сенши хоёр хууч хөрөн суудаг. Лайус 10 настай байхдаа сургуульд сураад дараа нь цэрэгт оржээ. Гэхдээ цэргээс оргоод элдэв ажил олдвол хийж явсаар Фарины сурдаг шидийн сургуулийн ойролцоо эрэхтэй дүүгээ харахаар хальт уулцсан боловч Фаринчос сургуулаа хаяад ахыгаа дахаар шийджээ. Анх манай хоёр данжинд ирээд ханнаас алт хуулах ажил хийж иж. Тэгээд Шүро, Чилчак, Улаан үст, Маршертай зам нийлж энэ хүртэл иржээ. Хэдий олон зүйлс тохиолдож Фарин хагас луу болон хувирсан ч Сенши нэгэн зүйлийг анзаарсан нь өгсөн улаан луу Фаринтай нийлж нэгэн бүхэл болсон бол манай хэдий эзэн улаан луугийн хэсэг нийлэлгүй үлдсэн. Нэг үгээр бол одоогийн Фарин бол шарсан өндөг болон шаржигнуур бекон л гэсэн үг. Хэрвээ зөвхөн луугийн хэсгийг нь ичвэл Фарин магадгүй буцаад хүн болох боломжтой. Хэдий тэнэг санаа мэт боловч манай хэдэд нэгийг бодогдолоо бололтой. Ийхүү манай хэд дахин нэг удаа зорилгоо тодорхойлж нэгт данжны гүнээс далавчтай арслан суллах. Хоёрт арслангийн тусламжтай хорон шулмыг ялах. Гуравт Фарины луун хэсгийг идэх хүмүүс цуглуулах. Данжин дотроос тийм хүмүүс олно гэдэг юу л бол. Гэхдээ зэрэгцэн Шүро, Улаан үст, Кабугийн трио данжин руу орж ийн. Тэдний араас элхүүд. Харин данжны хаа нэгтээ хөөхөн Фарин явдаг мүү гэдгсэн хорон шулам түүний загнаад манай хэдийн ч гид сонхолзоод хоол хийж идэхээр ажилдаа орлоо. Энэ бол данжин. Эд эсвэл идүүл. Данжны хоол. Данжны хоол. Тэднийг цаашд ямар адал явдал, ямар хоол хүлээж байгаа бол дараагийн бүлгээрээ уулзцгаая. Бай бай.